Улсын хурлын гишүүн Батнасан булган суманд ажиллах үеэр нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэвгайнд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Бат Эрдэнэ, Ховд аймаг дахь булган сумын нутгийн зөвлөлийн дарга Жаргалан талуу компани захирал Ган Зориг болон албаны бусад хүмүүс дагалдан ажилласан юм а. Улсын хурлын гишүүн Батнасан дагалдан ива ажлын хэсгийнхнийхээ хамтаар булган сумын иргэд хөдөлмөрчдтэй уулзалт хийж улсын хурлын намрын чуулганаар баталж гаргасан хууль тогтоомж түүний хэрэгжилтэй ач холбогдлын талаар мэдээлэл хийсэн юм а. Уулзалтанд булган сумын иргэдийн төлөөлөл болсон 400 гаруй хүн оролцож улсын хурлын гишүүний болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын мэдээллийг сонслоо. Уулзалтын үеэр улсын хурлын гишүүн Батнасан хөдөө орон нутагт боловсрал эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй амжилт гарган ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсийн яамны жуух салбарын тэргүүнээр шагнагдсан шагналыг гардуулан өгч баяр хүргэн 70-аас дээш настай ахмад буурлуудаа гарын мэлгээ гартууллаа. Улсын хурлын гишүүн Торгон нутаг клубын тэргүүн Минжит булган нутгийн зөвлөлийн дарга Батнасан санаачлан нутгийн малчид ард иргэдтэй туслах үүднээс хандвийн аян зохион байгуулж аяны хүрээнд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа булганчууд нийтдээ 22 сая төгрөгийн мөнгөн хандив өргөснийг булган суманд ажиллах үеэр сумын иргэдэд улсын хурлын гишүүн Батнасан тайлагнаж сумын удирдлагуудаа гартуулан өглөө. Үүнийг 200 малчин өрхөд тусламж болгон олгохоор болж байна. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын тусламжинд булган сумын 436 өрх, Монголын улаан загалмаа нийгэмлэгийн тусламжинд булган сумын 220 өрх хамруулахаар болсон байна. Цаг үеийн байдал хүндэрсэнтэй холбоотой бас Монгол Улсын засгийн газар аймаг орнотгоос бас бид манай сумд бол нэлээд хэмжиж туслалцаа үзүүлж ажиллаж байгаа. Саяхан Монгол Улсын шадар сайд хөрөсгөр ахлуулсан шуурхай бүлэг булган сумд ирж ажиллаа уцлаа. За энэ үеэр бол Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр 40 тонн өвсийг бол өнгө олгож байна. За дээрээс нь 20 тонн багсармал хорголжин дэжлийг улсын үнийн бол 50% хямдруулж малчид олгох юм шийдвэр гарсан байгаа. За бид бүхэн бас за дээрээс нь хөдөөж явахын яамнаас 10 тонн улаан хэвийг бол өнгөө буцалтгүй тусламж олгож олгосон. За бид бүхэн бол багийнхаа дарга нартай ярьж байгаад бол мал өхөө иргэдтэй нэлээд зутарж байгаа иргэдтэй бол яг эзэнд нь хүрэхээр энэ арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байгаа. За дээрээс нь Монгол нэгдсэн үндэсний байгууллагын өхөө ам хөгжлийн сангаас манай хонин толгой шилжүүлсэн 200-аас доош малтай иргэдэд 435 өрхт бол нэг удаагийн мөнгөнд тусламж буюу 240 мянган төгрөг. За мөн 200 мянган төгрөгийн бол тэжээл, тос, эм тариаг их мэтийн зүйлийг бол олгохоор шийдвэрлсэн байгаа. За мөн Монголын улаан загалмаа нийгэмлэг бол 220 өрхөд бас нэг удаагийн 250 мянган төгрөгийн хэмжээ тусцаа зүйлэхээр шийдвэр гарсан байгаа. За Монгол Улсын их хурлын гишүүн Батнасан дарга маань одоо Улаанбаатар хотод Минжит булган нутгийн зөвлөлийн дарга энэ арга хэмжээнд судын арга хэмжээтэй холбоотой хандив арга хэмжээ зохион байгуулсан. Ингээд булган сумд ирж ажиллах үеэрээ 22 сая төгрөгийг булган сумын тамийн газарт хүлээлгэж өглөө. За энэ 22 сая төгрөгийг бид өхөн 100 мянгаар бол 200 өрхөд бол өгөхөөр ингээд төлөвлөлөд ажиллаж байна. Улсын хурлын гишүүн Батнасан булган суманд ажиллах үеэрээ тус суманд ажилласан Монгол Улсын шадар сайд онцгой байдлын ерөнхий газрын дарга хөрөл сүхээр ахлуулсан шуурхай бүлгийг хууль зүйн дотоод хэргийн сайд Бямбцогт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэвгайнд булган сумын удирдлагуудын хамтаар хүлээн авч Монгол Улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллага Монголын улаан загалмаа нийгэмлэгээс цаасцуудтай цаг агаарын хүнд нөхцөлд өвлжиж байгаа булган сумын иргэдэд олгож буй тусламжийг гардуулан өглөө. Тус сумын малчид ард иргэд цаасцуудтай цаг агаарын хүнд нөхцөлд өвлжиж өвлийг үдэж байгаа ч одоо хаврын хавсарга мал төлөх ажилдаа өвлөөс илүү бэлтгэх анхаарах зайлшгүй шаардлагатай болж байгааг тус суманд ажилласан шуурхай бүлэг улсын хурлын гишүүд аймаг орон нутгийн удирдлагууд сум орон нутгийн удирдлагуудад анхаарууллаа. За өнөөдрийн байдлаар бол цас ихтэй ч гэсэн хорогдол хэвийн байна. Дээрээс нь бол эрт тулаархын магадлал бас байгаад байгаа. Тэгэхээр шар усны үеэр гэж бас нэг аюултай юм байдаг. За энийг бол бас бид бүхэн бас нэлээд бэлтгэлтэй ажиллаж байна. За хоёрдугаар холын малчтаа бид нар бол нэлээд анхаарч ажиллаж байгаа. Хамгийн гол нь эмнэлгийн тусламж үйлчлэгэнд их хамруулж байна. Хяналтандаа байлгах ажлуудыг их шуурхай хийж байгаа. Ялангуяа өндөр насны жирэмсэх, нялх хүүхдүүд гэдэг их олон эрсдэлтэй бүсүүдэд байгаа. Айл өрхөд бас байгаа гэдгийг бас анхаарч ажиллаж байгаа сумын даргын хувьд. За хавартаа бол ерөнхийдөө бас бэлдэж байна. Одоо ингээд 3 сарын 20 гээд одоо мал маань төлж эхэлнэ. Нийтдээ одоо 60 гаруй мянган долоо мал төл мал одоо авна гэсэн ийм тооцоотой байж байгаа. За хаврын энэ нөвөл одоо цаас их орсон учраас бас
хавар нэг шар усны үер мөргээд одоо гарах магадлал ихтэй байгаа. Энэ уулын бүстэй бол харьцангуй одоо өндөр 60 70 санж, зарим газарч одоо 80 санж хүртэл цас одоо орцсон ийм хэмжээний байж байгаа. За ингээд энэ бол хавар нэг жоохон одоо шар усны одоо хүндрэл гарах ийм одоо магадaltaй байж байгаа. За энэ одоо өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Монгол Улсын засгийн газар, аймаг одон нутаг ер нь бол бас сайхан дэмжиж одоо өвс тижээлийн болоод эд материалын одоо туслам дэмжлэг үзүүлж ажиллаж байна. За мөн одоо манад бас эмнэлгийн машины одоо явах хугацаа дууссан байсан. Энийг бол бас одоо шийдэж өгч ингээд одоо шин сайхан одоо тэрэгтэй боллоо. Ингээд одоо бас эмнэлгийн одоо тусламж үйлчлэгийг одоо энэ бүс том өргөн удам нутагт бол одоо саадгүй хөргөх юм одоо боломж нөхцөл бүрдэн ажиллаж байна. Ховд аймгийн баруун 3 сум өвөлжилт хүндхэн байна. Тэр дундаа Булган сумын өвөлжилт хамгийн хүндхэн байгаа юм. Өнөөдрийн байдлаар Булган сумын нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй цасны зузаан 35-аас 80 см байна. Булган сум нь аймгийн төвөөс 380 км-ийн зайтай хамгийн алслагдсан сум юм а. Тус суманд 2290 өрх, 9704 хүн ам, 917 малчин өрхийн 230,526 толгой мал өвөлжиж байна.